метр ингээд аяллаа эхэлж байна. Энэ ямар ч гоё. Бүр ингээд найгаад өдөржингөө явж бүр амар өлсөд ядраад айлангад очсон бэ. За ингээд метрогоор явж байна. Та бүхэн энэ эргэн тойрны байгалыг харж байгаа. Надтай хамт явж үзээрэй. Баяа. Миний Айсан Менгэн хот. Үнэхээр гайхалтай хот байна. Надтай зүг байгаараа. Миний Айсан Менгэн хотоо. Мянмар улсын бэлэг тэмдэг болсон Шведагон гэдэг сувраг дээрээс та бүхэнтэйгээ мэдчилж байна. За Шведагон гэдэг сувраг нь бол үнэхээр гайхалтай сувраг байна. За энэ сувраг бол 2500 жилийн түүхтэй юм байна. За энэ хамгийн доод хэсэг нь одоо эхлэн 4 ийм хэсэгтэй юм байна. За тэгээд тэрнээсээ дээш конусын хэлбэртэй. За хамгийн дээд талд нь бол одоо ингээд гадаадын жуулчид ер нь бус хүмүүс зориулсан лифтээр гаргаад ингээд дээр нь талд нь гарч ирчихэд байж байна. За энд бол үнэхээр олон тооны энэ гол суврагаас гадна за энэ тойрсон 72 ийм павильоноос бүрдсэн бүхэл бүтэн том хийд байдаг юм байна. За энэ хийд дотор бол одоо энэ өөрийнх нь одоо мянмарчууд за ирээд ингээд залбираад өдөр болгон шахуу энэ залбирдаг юм байна. За үндэсний бахархал болт шүтэж чаддаг ус юм байна. За ягаад гэвэл 3 хүн дутмын нэг нь одоо дам байдаг. За тэгээд энд бол одоо их одоо мянмарчууд цагаа өнгөрөөж залбирч одоо өнгөрөөд юм байна үзэгчтэй. За энэ асар том суврагыг тойрсон энэ хийдүүд за миний хойд харагдж байгаа том жижиг хийдүүд нь одоо бүхэл бүтэн 72 шиг байгаа энд. Тэгэд энэ дотор бол амар олон тооны хүн одоо залбираад яваад өөрийнхөө одоо нөгөө ганцаараа бурхантай харьц боломжийг олгосон юм болов уу гэж бодогдлоо. За Янгон хот буюу Мянмарын одоо бэлэг тэмдэг болсон энэхүү сувраг нь 98 м өндөр алтдмал сувраг бөгөөд Шведагон гэдэг нь Бирмэр Шве буюу алт Дагон гэдэг нь эртний энэ хавьд амьдарч байсан хүмүүсийг хэлдэг юм байна. За энэхүү сувраг нь хэд хэдэн удаа гадаадын төмөглөгчдийн объект болж ирсэн маш эртний түүхтэй сувраг юм байна. За жишээлх юм бол 1608 онд Португалийн Филипп де Брито мөн никотин цэргүүд түүнийг одоо дээрэмдэж үн тэтлэлээр чимгэлсэн 300 тонн том хонх дахамазыг хулгайлсан юм байна. За энэ хонхыг авч явах үед нь Янгон голын шаварлаг ёроолд 10 м-ийн гүнд живж за тэр үеэс эхлээд энэхүү хонхыг алга болсон гэж тооцдог юм байна. За мөн 1825 онд британчууд
Бирмээс 23 тонны жинтэй Шивдагоны Сингуманд байрлах өөр нэг хонхыг гаргаж авахыг оролдсон юм байна. Гэвч энэ цонхыг Калкатта руу хүрэхээр оролдсон завь нь хонхны жинг төсвөрлж чадлагүй тэр бас л живсэн түүхтэй юм байна. За Мянмар улсын хүн амын ихэнх хувь буюу 89% нь буддын шашин шүтдэг. За 4% нь христийн шашин, мусульманы шашин 4%, за шүтлэггүй 1%, 2% нь бусад шашны урсгалыг шүтдэг гэж үздэг. За тийм болохоор 89% буюу 90% нь буддын шашин шүтдэг юм байна. За энэ ингээд усаас нь аваад ийшээгээ бурхнаа ингээд дээрэс нь ус асгаадах юм ямар учиртай. За ямар ч байсан нэг учир байгаа бах та тий. За 2012 оны 6 сарын 4-ний өдөр тус улсын баруун хэсэгт орших Ракхэ мужид одоо буддын шашин шүтдэг хүмүүс буюу мусульманчуудын хооронд цусд мөргөлдөөн болсон түүхтэй юм байна. За 2012 оны 6 дугаар сард энэ улсын ерөнхийлөгч онц байдал зарлаж ирсэн юм байна. За энэ үед бол 4665 орчим байшин барилга шатаж за мусульман шашин шүтдэг хүмүүс Таиланд руу дөрвж ирсэн одоо дэлхийд энэ үед энэ явдлыг одоо дэлхийд даяараа шуугж ирсэн түүхтэй лээ. За 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Метила хотод мусульман шашинтнуудын эсрэг хөдөлгөөнүүд бас эхлээд нэлээд хурцдмал байдал байж байгаад намжсан гэж хэлж болох юм байна. Энэ ямар ч гоё асар их хөрөнгө оруулсан гэж байгаа ч угаасаа олон жилийн турш бүрэн. Одоо 40 тонн алтаар бүрнэ гэж бодлоо. Үнэхээр их хөрөнгө өрсөн байгаа шүү дээ.
үзэгчтэй дараагийнхаа хийдэд ирээд за Азид бол одоо хитэж байгаа бурхан жишээлбэл Тайланд энэ төрт бол би 2 3 удаа үзэж ирсэн. За зөндөө байдаг. За энэ Мянмарт байдаг энэ хитэж байгаа бурхан бол одоо маш онцлогтой. Үнэхээр одоо яг амьд юм шиг харагддаг үзэсгэлэнтэй бурхан байт юм байна. За энэ бурхан бол утаашаа 55 м, өндрөөшөө 15 м асар том бурхан байна. За энэ 9 жуулчдад бол энэ бурхантай цаг 6 авахын тулд мэдээж яг хөлнийхэн тэнд очиж зогсчээж ингээд бүтнээрээ зураг нь ордог юм байна. За ингээд үзэгчтэй энэ сайхан үзэсгэлэнтэй яг амьд юм шиг бурханыг та бүхэн надтай хамт явж үзээрэй. За энэ бурханыг ингээд яг өлнөөс нь хардаг юм тавцсан байрлуулсан юм байна. За тэгээ энэ хэвтэж Будда бурханыг бусад одоо миний харж исэн Буддагийн хэвтэж байгаа бурхтуудаас юугаараа ялгаатай вэ гэхээр яг энэ амьд юм шиг гэдэг түрүүнээс хэлээд байгаа тэр хувцсны тэр өрчлөө, за тэр хөлний хумс будсан байгаа байдал, за тэр хөлний улан дээр нь байгаа олон тооны зургнууд өдргээд яг нэг оймс өмссөн юм шиг. Тэгээ ерөнхийдөө бол энэ бурханыг үнэхээр гайхалтайгаар бүтээсэн юм байна үзэгчтэй. За үзэгчтэй ингээд Янгон хотоор аялсаар байна. За энэ Янгон хотын гол үзэх ёстой газрууд нэг хотынхоо төв хэсгээр байд юм байна. За бид нар одоо ингээд өдөр тэр хойдолд харагдаж байгаа нөгөө Шивдагон гэдэг асар том гоё суврагны яг эсрэг талд нь асар том цэцэрлэг түрээлэнтэй нуур байд юм байна. За энэ нуур цэцэрлэг түрээлэн нуур нийтдээ бүр 61 га газрыг хамардаг юм байна. Хүн амын нягтршуул бол нэлээд ихтэй гэж тооцогддог. За ерөнхийдөө энэ Янгон хот бол одоо энэ Мянмар улсын үйлдвэрлэл, эдийн засаг, за түүнээс гадна асар том одоо бомб тот. Одоо 21-р зуунд бол 21-р зууны торгоны асар том замын одоо эхлэл гэж бол энэ хятад улсаас үздэг. За хятад энэтхэг хоёр улсын одоо зүүн өмнө Аз руу орох гол одоо түлхүүр хот гэж нэрлэгдэж байдаг. За ийм хот байна. За ингээд хотоороо ингээд зугаалаад явж гин. За өнөөдөртөө ингээд энэ сайхан хотын явж ороо 6 өнгөрт явж байгаад энэ Мянмар улсын одоо үндэсний гоё 2 цаг ирээтэй үргэлжлэх одоо дуу хөгжмийг сонирхох гээд явж байгаа шүү дээ. За миний энэ хойдолд харагдаж байгаа
алтан шаргал өнгөтэй. За энэ нар ингээд яг орж яхад үнэхээр гоё харагдчихээн. За үндэсний хэв маягийг агуулсан. За Мянмар үндэстний одоо сөмнүүдийн хэв маягийг агуулсан байгаа байхгүй. За 1972 онд энэ байшинг хааны одоо үйл ажиллагаанд зориулж байж ирсэн байна. За одоо бол энд ресторан болсон юм байна үзэгчтэй. Дэлхийн 2 дугаар дайн эхлэхээс өмнө Янгон улсын хагас сая хүн амын 50% орчим хувь нь энэтхэг болон Өмнөд Азийн бусад орнуудаас ирсэн цагаач хүмүүс байсан. За тэдний 3/1 нь Бирм үндэстэнгүүд байжээ. За хүн амын үлдсэн хэсэг нь Бирмийн хятад, Английн Бирм болон бусад хүмүүс бүрдүүлж байсан. Тиймдээ ч хөрс зэрэгэлдээ улс орны хоолны соёл шингэсэн гэж хэлж болно. За жишээ нь энэ ресторанд байгаа үндэсний хоолны зэсэнд каррита, халуун ногоотой хоолноос эхлээд Английн соёл шингэсэн нарийн боог зэрэг идэж амталж явлаа. За ерөнхийдөө бол их халуун ногоотой хоол иддэг. За халуун орндны нөхцөлдөө зогсон. За цагаан будааг мэдээж маш их хэрэгэлт юм байна.
这个套餐还要升级，就是这个套餐的话，我们因为主要是每天的话，是还是在这个尝试的阶段，这个是，然后在下半年的话，我们会推出一个让客人去体验，也就是说你今天看了门车的服装，你会没人去尝试，下半年起我们会让客人去尝试穿体验穿这样，这些服装到底是怎么穿起来还会让他拍照。将会带一个，就是现在的话，你可以让他们这个的话，就是我想带一个。Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Мянган хот кофе шоп. Үзэгчдээ би ингээд Янгон хотоор айл 2 дахь хоног дээр явж байна. За өнөөдөр бол хотын одоо гол зүрх болсон. За 1948 онд Английн колоничлоос эрхчлөөгөө олж авсан эрхчлөөний талбай дээрээс та бүхэнтэйгээ мэдчилж байна. За энэ эрхчлөөний талбай бол одоо энэ Янгон хотын болон тэр байтугай энэ Бээрэм үндэстэнгүүд за одоогийн Мянмаруудын бэлэг тэмдэг болсон газар. За энд юугаар онцлогтой гэхээр 1852 оноос хойш бүхэл бүтэн 96 жилийн турш Английн колонд байсан. За гэхдээ Английн колонд байснаар бол одоо энэ улс бол одоо асар их хөгжсөн гэж хэлж болно. За түүнээс гадна одоо өчтөр ингээ явж байхад бол энэ хотын одоо энэ түүх туршлагын газруудаар зөндөө явдаа. За тэнд бол одоо олон тооны гоё цэцэрлэг түрээлэнгүүд, за энэ цэцэрлэг түрээлэнгүүд олон тооны хиймэл нуурууд, за эдгээрийг бол яа харахгүй англичуудаас авч үлджээ. Үнэхээр гайхалтай хот болсон байна. За тэр болгоныг өдөө болт аваад үлдсэн нь бас их сонирхолтой. За энэ яг төв талбайны эргэн тойронд бол энэ яг өмнө хэсэгт нь бол та бүхэн Янгон хотод ирэх юм бол Сүүлээ гээд суурга байгаа. За яг энэ эсрэг талд нь байна. За энэ ч нь бол энэ урт талд байгаа цагаан байшин бол хотын захиргааны байр. За энэ хажуу талд бол гэрэл ёслолын ордон байдаг юм. За ингээд тойроод банкуд. За ер нь энэ хэсэгт бол одоо Английн колоничлын үеийн одоо бүх байшин барилгуудад энд бол бөөгнөрсөн байт юм байна. За Мянмар улс бол аялагчдын хувьд хамгийн дуртай аялах газрын нэг биш гэж хэлэхэд буруутахгүй. За миний хувьд энэ улс нь зүүн өмнөд Азийн орнуудаас хамгийн тод сэтгэл төрүүлсэн хот юм аа. За Мянмарыг зүүн өмнөд Азийн хамгийн юр бусын чамин улсуудын нэг гэж зүй ёсоор тооцож болно. За энэ улсад маш олон шинж чанар, олон янзын амьдралын өнгө байдаг гэж хэлж болох бөгөөд за эхний өдрүүдэд хаана яваад байгаагаа ч би мартсан байсан. Өдөр бүр амаа ангаж ямар нэгэн шин зүйлийг харж шинэ өдөр бүр гайхшрал төрүүлж байсан. За одоо би энэ улс жинхэнэ аялагчдын сонирхлыг татдаг газар болох талаар хийсэн ажиглалтынхаа талаар та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодлоо. За нэгдүгээр тус улсын нийслэл нь Непида хот. За 2005 онд одоо орон судлаач зурхаачдын судалгаатай холбогдуулан нийслэлийг өглөө эрт Янгоноос Непида руу нүүлгсэн гинт гарсан шийдвэр. За нэг сайхан өглөө зарим сайд нар Непидад тодорхой цагт нүүж нийслэлээ тийш нь шилжүүлэх ёстой болсон юм байна. За гэвч тус улсын соёлын нийслэл зүрх сэтгэл нь одоо болтол Янгон хот хэвээр байгаа юм байна. За хоёрдугаарт өмнө хөрш орнуудын нэгэн адил Мянмарт автомашины 100 гарын хөдөлгөөнтэй байсан.
За нэг өдөр л хөдөлгөөнийг баруун тал руу өөрчлөх шийдвэр гаргасан. За мөн зурхаачид захирагчдад тээврийн хөдөлгөөнийг өөрчлөхийг зөвлөснөөс болсон юм байна. За бүх зүйл сайхан болж болох байсан боловч машинууд нь баруун гартаа өрүүлтэ хэвээрээ үлдсэн. За ийм нөхцөлд гүйцэд төрүүлэх нь маш тохиромжгүй. За жолооч нь замаа бараг хардаггүй. За Энгийн хотод замын гол зорчигчдыг буулгадаг хуучин автобусууд одоо хүртэл байгаасаар байна. За улс орон даяараа гинт чиглэлээ өөрчилсөн тэр зам дээр юу болсныг зөвхөн төсөөлж болох юм байна. За 3 дахь бол Мянмар 7 хоногийн 8 өдөрт. За Мянмар улсад лавг гаргийн өдөр, лавг гаргийн үд шулган хуваадаг. За энийг ингээд 2 өдөр болгож үздэг. Энэ бүгдийг бас л зурхаачид одоо ийм 7 өдөр байх хэвгүй 8 өдөр байх хэвтэй гэснээс болж ийм шийдвэр гаргасан. За Мянмар бол зурхаачид маш их онцгой байр суурь үзүүлдэг. За бүх зүйлийг тэдэнтэй урьдчилж тохиролцсны дараа л хийдэг гэж байна шүү. За тус хотод тэр байтугай зурхаачдын гудамжч байдаг. Хүн болгон тэнд очиж өөрийнхөө хувь заяаг одоо үзүүлж идэг тийм газар байна. За 5 дахь бас нэг сонирхолтой юм нь за эмэгтэй эрэгтэйчүүд бүгд одоо юпг өмсдөг. Энэ уламжлалт хувцасны нэг элемент болох лонжи буюу одоо юпг юм аа. За банкны ажиллагчид одоо бүх компаниудын ажиллагчид автобусны жолооч за ер нь бүх хүмүүс энэ юпгийг өмсдөг юм байна. За 6 дугаарт нь баг годомжинд байгаа баг бүх хүмүүс нүүрэндээ шавар шиг бос төрсөн байхыг та бүхэн харж байгаа. За энэ бол Мянмарчууд одоо танака гэж нэрлэдэг. За энэ бол модоор хийсэн нунтаг бөгөөд усаар шингэлж хацар тухандаа төрхөж өгдөг. За энэ бол энэ улсын одоо салшгүй соёл болсон. За танака нарнаас хамгаалах тос антисептик за мөн шумуулаас хамгаалах үүрэг гүйцэтгэдэг юм бэ. За би энэ хэрэгслийг бас өөрөө туршиж үзсний дараа Мянмарын ард түмэн яагаад ийм дуртай болохыг ойлгосон. Тийм сэнгэнүүр мэдрэмж төрүүлээд үнэхээр ч одоо нарнаас хамгаалаад байгаа юм шиг санагдаж авсан. За 7 дугаарт нь бас нэг сонирхолтой юм бол Мянмарын оршин суугчид битэл хэмээх одоо тийм бохшиг зүйлийг байнга зажиж явдаг. За ингэснээр бол Мянмарчуудын шүд бол одоо олигтой шүдтэй хүн би нэг ч хараагүй. Одоо шүд нь маш тийм шар улаан өнгөтэй. За шүдний завсраар нь өргөж тийм улаан цус шиг шингэн гарч харагдах нь нэг л амар санагдаж явсан шүү. За мансууруулах бодисын хөнгөн шин чанартай энэ хүн эмэн чинжүүний навч самар за халуун ногоо зэрэгс бүрддэг юм байна. За тэд өвнийг өсгөлөнгөө дарах мөн одоо энерги ирч хүчээр цэвэрлэхийн тулд зажилт юм байна. За Бэтл бол эдний соёл уламжлалын одоо салшгүй хэсэг болсон юм байна. За 8 дугаарт нь ихэнх хүмүүс толгой дээр эд зүйлсэд тавьж явдаг нэг тод одоо сонин гойд санагдаж явсан. За 9 дугаарт эмэгтэйчүүд болон охидууд нь бол өсний хавчаарны оронд дандаа сам зүүж явж байгаа нь бас их нүдэнд тусч байсан. За үсээ мэлэг цэцгээр ингээд чимгэлээд тэр самаа зүүдэг нь бас одоо сонин содоо харагдаж байсан. За 10 дугаарт нь тус улсын 3 хүн бүрийн нэг нь лам хуврагууд байдаг. За хөвгүүд охид хоёулаа сүм хийдэд сурдаг тул гудамжинд одоо олон лам нар явж байгаатаа таарж явлаа. За зарим нь лам болох бэлтгэл тамрагдаж гэртээ буцаж ирдэг боловч олонх нь бол сүм хийддээ хэдэн 10 жилийн турш үлддэг юм байна. За гэхдээ энд байгаа лам нар бол мопед унсан, гартаа тамхи барьсан. За хүл бөмбөг тоглож байгаа нь бас л их сонин содон харагдаж явсан. Ер нь Мянмарчууд бол хүл бөмбөгийг маш их сонирхдог гэж хэлж болно. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Мянган хот кофе шоп. За яг энэ хэсэгт бол одоо Old Town буюу хуучны хороол гэж нэрлэдэг. За энд бол одоо энтэг хороол, хятад хороол, за тэр колоны үеийн барилга байгууламжууд бол дүүрэн. За энэ бол нэг өдөржингөө яваад энэ хавийг үзчих хэрэгтэй юм байна үзэгчтэй. За Янгоны төмөр зам дээр ирээд байна. За энэ бүр эртний хэрэл байгаа юм байна. Ерөөсөө одоо тэр нөгөө англичуудын үеийнхээрээ ингээд нэг ямар ч засвар масвар хийгээгүй. За тэгээ энэ дээр нөгөө энэ хотыг үздэг жуурчд зориулсан цахилгаан галт тэргээр тойрд.
За энэ нөгөө цахилгаан галтрын дээр орж ирж байна. За энэ нэг хүний жуулчдын 20 цент гэдэг юм билээ. За ингээд 20 центээр нутгийг энэ онгоцоо цонхоор хараад энэ халуунд явдсан юм. Энд нэг сэнстэй юм байна. За ерөнхийдөө бол энэ батрах матхан бол өнөр танаар жоохон хэцүү юм. За яг ямар ч гэсэн тэгээд энэ хотыг үзэж байгаа юм чи энэ хот бол угаасаа 600 км орчим одоо газар нутгийн хэмжээ нийтийн том хот. За ерөнхийдөө энэ хотыг ингээд тойрж үзэхэд сая одоо хотын төв хэсгэрээ болохоор дандаа нөгөө антиколоничлын үеийн одоо эртний барилгууд байсан. Одоо ингээд тойроод үзэхэд бол бас сонирхолтой байж магадгүй маа үзэгчтэй. Янгон хотод хүн амын хувьд бол одоо 7 сая хүнтэй. За 600 квадрат метр талбайтай асар том хот болжээ. За сүүлийн үед бол нэлээд хот бол орчин үеийн барилга байгууламжаар одоо нэмэгдэж байгаа юм байна. За тэгтээ нийтийн тээврийн хувьд бол замаар одоо ингээд 2 хоног явж байхад маш их төвжирээтэй байлаа. За тэгээд нийтийн тээврт бол ерөөсөө автобус л явдаг. За өөр ямар ч унаа байхгүй. За энэ одоо төмөр замынх нь байдал бол үнэхээр одоогийн байдлаар бол одоо дахиж шинээр юм хүм барихгүй бол төмөр замын буудал нь одоо төв буудал нь бол үнэхээр хоцрогдсон байна гэж би бодож байна. За тэгээд энэ сая сонирхолтой орон нутгийн галт тэрэг нь бас явд юм уу гэдээ асуусан чинь ерөнхийдөө том хотууд руу явд юм байна. Мандалай энэ төр лөө. За Мандалай руу жишээлх юм бол 14 цаг явдаг гин. За тэгээд тэр дотроос янз янзын суудлын галт тэрэг дөнгөж нэг юм хэвтдэг ортой галт тэрэг нь өвний хувьд бол харьцангуй хямдхан боловч за нэг 14 цаг явж хүрдэг юм ээ. За тэгээд 14 цагийн дотор ингээд нэг хатуу юм дээр одоо бидний дээр үе явдаг гэсэн тийм хатуу вагон шиг тийм вагонд сууд юм байна. За тэгээд үний хувьд бол нэг хүний нэг $8-9 хавцаа хямдхан юм бэ. Тэгээд хэрвээ та бүхэн явахаар бол за хэрвээ онгоцоор явах юм бол харин нэг $100 байлаа шүү. За вагоноор бол хямдхан ч гэсэн бас 14 цаг явна гэдэг бас жоох хэцүү юм байна. За тэгээд энэ цахилгаан галт тэргээрээ яваад энэ хотод тойроод бас нэг үзээдхий. За энэ хүү галт тэргээр аялж буж уулчдад нэг станц дээр буулгаад жирийн ард түмний амьдралыг, орон сууцыг, амьдралын хэв маягийг харуулт юм байна. За энэ хоёр явж байхад бол зүгээр одоо халуун орны нөхцөлд тохирсон гэж хэлж болохоор одоо модон байшингууд ихтэй тэр модон байшин бол нэмгэн тийм нэмгэн банзаар барьсан. За тийм нэлээд одоо төмөр дээвэртэй ер нь нэг жорлон нэг харагдахгүй ерөөхдөө амьдрал одоо энэ байшинд яаж амьдрдаг юм бол доо гэсэн сэтгэл төрж явж байсан. За Мянмар нь ажилгүйдлийн төвшнгөөрөө одоо дэлхийд хамгийн бага орнуудын нэг тооцогддог юм байна гайхалтай. За ажилгүйдийн түвшин нь ерөөсөө 1% бага байгаа юм байна. Энэ вагоноос буугаад айлын галаа ирсэн байна. Энэ хавьд бол нөгөө яг энэ Мянмарчууд яаж амьдралдаг тухай харж болох юм бэ? Айлууд нь ингээд шууд
Халуун орн болохоор бас айгүй боломжтой юм. Ингэж хөвгөтөнд бол ингэж амьдрал өстэй хэцүү. Одоо бас үйл ажиллагаа нь явагддаг юм байна. Жишээлбэл энэ чинь цагийн хуваар байгаа байхгүй юу? За өглөө 6 цагаас англи хүмүүс, за тэгээд 8 цагаас англи болон бусад Европ хүмүүс, за тэгээд 5 цагаас эхлээд 6-гийн хооронд бирм үндэстэнгүүд орд юм байна. За бирмийн мэдээж католик шашинтай хүмүүс гэж байна шүү дээ. За тэгээд одоо бол өглөөгөр эрт ер нь мөрөглийнхаа үйл ажиллагаа хийдэг юм шиг байна. Гэгэн Мариагийн сүм хэд бол Мянмарын Янгон дахь католик сүм. За энэ бүхэл бүтэн улсын хамгийн том католик сүм тооцогддог юм байна. За энэ барилгад 1889 онд Готи Хьюмагийн улаан тоосгон хоёр цамхаг бүхий одоо Голландын алдарт архитекторч Жос Куперсийн бүтээсэн гайхалтай сүм байна. Дотоод засал чимэглэлийн онцлог нь модон эдлийг өргөнөөр ашигласан явдалтай байдаг юм. 1893 онд байгуулагдсан 100 гаруй жилийн түүхтэй Английн колоничлалын үед баригдсан маш тансаг католик шашны сүмээр орлоо. За энэ мэдээж Английн соёлтой холбоотой энэ сүмийн доторх бол өгөр хэлэх аргагүй тансаг дотор талын тэр таа зэнтэр бол асар гоёмсог байт юм байна. За тэгээд ингээд цааш явъя хатараа. За англичууд 1852 онд Англи Бирмийн 2 дугаар дайны дараа Янгон болон Доод Бирмийг бүгд нь хяналтандаа авсан гэж хэлж болно. За Их Британийн засаг захиргаа Янгоныг Британий Бирм улсын худалдаа улс төрийн төв болгон тасралтгүй үе шатаагаар хөгжүүлж ирсэн. За 1885 онд Англи Бирмийн 3 дугаар дайны үр дүнд Дээд Бирмийг бас уулгаж авсан. За дараа нь Янгон Их Британий Бирм улсын нийслэл болсон түүхтэй юм байна. За Британий засаглалын үед бол одоо эртний Рангун гэдэг хотын хувьд бол Рангуны төв эмнэлэг, за Рангуны их сургууль байгуулагдсан. Тэр бол одоо бас байдаг. За Мянмар улс нь энтэг улстай баруун талаараа Бангладеш улстай, за зүүн хойд талаараа Хятад улстай, зүүн талаараа Лаос улстай, зүүн өмнөд хэсгтээ Тайланд улстай тус тус хэлдэг. За газар нутгийн хэмжээ нь бол 678,500 км² газар нутагтай. За дэлхийд газар нутгийн хэмжээгээр 39-т ордог. Нэлээд том газар нутагтай улс байна. За энэ улсын хувьд бол 1962 оноос хойш цэргийнхний хяналтанд байсан улс. За 2008 оны 4-р сард төрийн зөвлөл Мянмарын шинэ үндсэн хуулийг зарласан. За үндсэн хуулийн гол зарчим нь сахилга, баттай хөгжингүй арчил гэсэн зарчим юм байна. За энэ үндсэн хуулиар Мянмарын парламентын суудлын 4/1 нь цэргийнхэн зориулагдсан хэвээр байна. За одоогийн төрийн тэргүүн Вин Мин 2018 оны 3 дугаар сарын 29-нд ерөнхийлөгчөөр сонгогдсон ажилласан. За тус улсад 60 гаруй жилийн турш хүчин төгөлдөр үйлчилж байсан онцгой байдлын дөрвийг одоо ерөнхийлөгчийн зарлагаар хүчингүй болгосон байна. За ер нь бол Мянмар улс гадаад ертөнцид хаалттай улс байсан. За 2018 оноос хойш ерөнхийдөө одоо гадаад ертөнцид нээлттэй болж одоо гадны жуулчид бас их ирдэг болсон юм байна. За энэ орны хамгийн эртний хүн ам нь энтхэг буддист соёл иргэншлийн нөлөөнд байсан Моно үндэстэнгүүд гэж тооцогддог. За дараа нь одоогийн Хятад улсын нутгаас Бирмчүүд
Мянмарын нутаг дэвсгэр шилжиж ирсэн түүхтэй. За энэ хүн Мянмарын нутаг дэвсгэр дээр Моны болон Бирмийн хаант улсууд үүсэж ирсэн байна. Дэлхийн 2 дугаар дайны дараагаар 1948 онд Их Британи улстай байгуулсан гэрээгээр албан ёсоор тусгаар тогтнолоо олж авсан. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Мянган хот кофе шоп. За би ингээд бага насны хүүхдүүдийн шашин сургууль дээр ирчээд байна одоо. За энд бол эмэгтэй эрэгтэй янз янзын насны хүүхдүүд байдаг юм байна. За ихэнхдээ бол 5 наснаас эхэлж энэ шашны сургууль суралцдаг юм байна. За тэгвэл бол ерөнхийдөө энэ хүүхдүүд бол зарим нь 1-2 жил сураад таалагдахгүй бол гэрлүүгөө хайрчдаг гин. За зарим нь бол 4-5 жил. За зарим нь бол тэр чигээрээ энэ сургуультай үлдээд одоо өөрөөр хэлбэл шашны боловсрол эзэмшээ. За цаашдаа бол энд байдаг шашны дээд сургуульд эсэж ордог юм гинэ. За ерөнхийдөө бол энэ сургууль нэлээд том сургууль байна. За яг 11 цагт хоолны цагаар нь тааруулж ирсэн. За айгүй том тавхтай хоолнууд ингээд тавьцсан хөөрхөн идж байгаа одоо маш сонирхолтой зураг дарлаа. За энэгээр нэг ганц хоёр хүүхдүүдтэй уулзлаа. Ерөнхийдөө зарим нь бол нэг 2 жил болж байгаа, зарим 4 жил болж байгаа гэд тэгж байна. За тэгээд байраар нь орж сонирхлоо. За тэгээд маш их сонирхолтой байлаа үзэгчтэй. За Мянмарын боловсрол нь бол Британийн загвараар суурилсан. За хүүхдүүд нь бол 5 настайдаа сургуульд явдаг. За бага сургууль нь одоо тэгээс 4-р анги хүртэл үргэлжилдэг. За сургалтын дуусны дараа хүүхдүүд 1 жилийн зах сагнуурын сургалт буюу эсвэл гар урлалын сургалтанд хамрагдах боломжтой байдаг юм байна. За хэрвээ цаашид боловсрол эзэмших тохиолдолд 5-аас 9-р ангийн дунд сургуульд ордог. За дараа нь хөдөө аж ахуй техникийн сургуульд орох эсвэл оройн технологийн сургалтанд бас хамрагдах боломжтой байдаг юм байна. За мөн анхлах сургуульд 9-10 дугаар ангийг амжилттай дүүргүүл дараа нь бол боловсролын одоо байгууллагад дээд боловсрол эзэмших боломжтой болд юм байна. За бакалаврын зэрэг авах боломжтой хувийн ихтэй сургуулиуд байдаг. За энэ улсын болоод цэргийн дарангууллын үед 1997-оос 2011 оны үед бол Мянмарын бүх их сургуулиудыг 12 жилийн турш хаасан түүхтэй. Байр нь нэлээд том хичээлийн байр, унтлагын өрөө, том ийм цэлгэр өрөөнүүд байна. За ерөнхийдөө бол энэ Азад соёл нь бол ингээд тэр том өрөөндөө ингээд сая унтлагын өрөөнийх нь гадна талд очиход бол бүгдээрээ зулаад унтчихдээ юм шиг байна. За хичээлийн байр нь ч гэсэн яг унтлагын өрөөтэйгээ ерөнхийдөө эжилдүү тиймэрхүү байна. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Мянган хот кофе шоп. За Мянмарын энэ хотын төв гудамжнуудаар нь хуучны захуудаар нь сая явлаа.
За шинэ зах нь одоо энэ шинэ нэгдсэн зах нь юм бэ. Дотор нь орж үзлээ. За ерөнхийдөө бол шинэ зах нь яг энэ том сүнстэй. Гэхдээ дотор аюугаа айтаа сэрүүх төр. Юмных нь бол маш хам. Одоо тэр цэвэр даавгаар хийсэн яг Мянмар үндэсний энэ даавар өмсдөг одоо шил эрэгтэй эмэгтэй юу гэх нь хэд $3-оос $30 хүртэл үнэтэй байна. Одоо энэ бол маш сайн материалтай. Ялангуяа эрэгтэйчүүд нь ийм амар өргөнийг ингэж хөлөөрөө ингэж оруулаад ингээ битүү байдаг юм байлаа. Тэгээд энэ урдаа ингээ зангидчихд юм байлаа. Тэгээд энэ бол юу айгуу тийм материал сайтай байгаа байхгүй. Шийдэл $3-оос эхлээд. За ерөнхийдөө гудамжны юмнууд нь бол маш хямдхан. Одоо тэр гудамжинд сая бидний авсан тэр хоолны гудамжинд бол нэг будаатай, өндөгтэй, ногоотой одоо янз янзын тийм нэг нэлээд ийм томдоо тавхтай хоол бол ердөөсөө юутай. Өмнө нь болохоор зэрэг 20 цент. Тэгээд маш хямдхан хоолж болно. Ажилласан Мянмарчууд бол дундаж цалин $100-аас $150 байд юм байна. За ер нь таксины жолооч ихэд одоо би сайн нэг таксины жолооч авсан тэр хүнээс асуусан чинь сард $150-ын цалин авдаг гэж байна. За тэгэхэд бол мэдээж хоолны үн мөн бол хямдхан байхаас ч аргагүй. За нэг темирхүү байна. За ингэ явж байна. За нөгөө таксины жолооч маань нөгөө найзындаа авчирч яаж амьдрдгийг үзүүлээгээ тэгээд 5 хүүхэдтэй айл юм бэ энэ айл. Тэгээд одоо энэ нэг өөрийнх нь гэр гинэ. Энэ ийм модон байшин байна. Одоо эхнэр нь энэ тийш явчих шиг байна. Hello. This is your kitchen. After we энэ нэг бохных нүрэ юм шиг байна. Зөөлтөж нүрэ. Тэгээ энэ болохоор ингэж авцаахан юм. Very interesting. I'm from Mongolia. You know? I don't know. За ингэж ийм модон байшин л ингэж нэг хаа. За өнөөдөр би энэ айлуудын тухай нэлээд сонирхлоо. Одоо ер нь бүх энэ Мянмар үндэстэнүүдийн 80% одоо энэ Янгонд амьдардаг 80% нь байр төрөсөж амьдардаг юм байна. За ерөнхийдөө бол нэг өрөө байр нэг 45 м квадрат байр $250 гэсэн.
За тэгээд нөгөө нэг айлын жишээлбэл 1-2 хүн ажил хийдэг, 3 хүн ажил хийж иж тэр байранд олуулан амьдардаг ерөнхийдөө. За нэг байранд шил нэг өрөө байранд нэг хүн амьдрах гэсэн орол байдаг юм байна. Ягаад гэвэл байрныхаа түрээсээ төлөөд хоол ундаа яа нэхэр аавтаа ээжтэйгээ үр хүүхдүүдтэйгээ бүгдээрээ ингээд жишээлбэл 5-6 хүн болоод тийм нэг өрөө байранд бол амьдрахад нормал гэдэг юм. За тэр 20% нь болохоор өөрсдөө юм ховын юм модон байшингуудтай. За энийг бол одоо модон байшин гэж нэрлэх хашийн дээвэр нь ингээд ийм төмрөн юугаар ийм нэг төмөр өдөртөг хаттын нэмийн төмрөөр төмөрлцсөн. Тэгэл ийм нэг ийм модоор ингээд өрөөнүүд шиг юм хийцэн. За ерөөхдөө бол амьдралынх нь энэ одоо амьдарч байгаа байдал нь бол жоохон тиймэрхүү хэцүү дүү амьдралтай. За тэгээд энэ айлхэд одоо 5 хүүхэдтэй юм байна. За тэгэл нэг иймэрхүү та бүхэн харж байгаа. Ерөөхдөө амьдралын төвшин бол мэдээж Баян ядуугийн ялгаа маш их гарцсан улс нэгдүгээрт. За хоёрдугаарт энэ Янгонд бол одоо 7 сая гаруй хүнтэй энэ хүмүүс их амьдрал ерөөхдөө жоохон нэг иймэрхүү байна үзэгчтэй. За саяны айлын хажуу талын айлд нь орж ирлээ. За энэ хажуу талын айлын эмэгтэй бас 4 хүүхэдтэй юм бэ. За тэгээд энэ нэг жижигхэн энэ нэг өрөөг сарын $40 төрөсөлт юм байна. За тэгээ өдрийн орлого нь болохоор нөхөртөөгөө нийлээд тэр гадаа байгаа тэр хогнуудыг цуглуулж өглөө эрт гарч хог цуглуулад тушаадаг. За өдрийн $4 олдог гинэ. За тэгээд өдрийн $4 ихээр сард чинь $120 олдог гин. Тэгээд одоо яаж амьдрэх $40 энэ байранд өгчдөг юм бэ. Тэгээд ерөөхдөө нэг иймэрхүү л амьдрт юм байна да энэ улсад. Ерөнхийдөө энэ хүмүүсний хөөрхөн ааштай манай доороор үз гээл бүгдээрээ ингээл айгу юм үзүүлэл тайлбарлалаа гэдэг. Ерөнхийдөө энэ Мянмар хүмүүс нь хаач явж исэн маш их хөөрхөн ааштай байсан шүү. Thank you very much. За энэ нөгөө хотын захын болохоор хотын төвд захаас арай тийм жижигхэн ийм нөгөө саяны дээр айлуудах шиг юм модон жижигхэн модон дээгүүр ингээд төмөр дээврүү тавьчихсан. Тэгээд энэ ч нэг юм зах шиг юм байгуулчихад энэ хавийн айлууд нь юмаа зардыг байна л да. За ерөнхийдөө бол энэ нөхцөл орчин бол угаасаа хэцүү. За энэ одоо хуучин байрнууд колоничлалын үеийн байшингууд ч одоо бүгд түрээс энэ нөхөх айлууд даун түрээсэлдэг гэж шүү дээ. Тэгээд тэр нөгөө хотын дундуур явж байхад тийм тансаг хауснууд байгаа. За тэр нь л одоо ерөөсө хүмүүс нь нөгөө 20% нь ховын байшинтай одоо баячууд ингээд ядуучуудын ялгаанууд тасрах гарцсан. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Мянган хот кофе шоп.
штэ ингээд гайхамшигт Мянмар улсын хууч